Сайн байцгаана уу? Миний бичлэгийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө бичлэгээр би бүсгүйчүүдийнхаа мөнхийн сэдэв болох турах гэдэг сэдвээр ярих гэж бодлоо. За миний хувьд бол 6 дахь жилдээ фитнесийн спортоор хичээллээд явж байгаа. За фитнес гэдэг бол миний амьдралын хэв маяг амьдралтай маань зайлшгүй холбоотой амьдралын маань нэг хэсэг болсон байгаа. За 2019 оноос эхлээд фитнесээр хичээллэж эхэлсэн. Анх фитнесийн спортын тамирчин найзаасаа мотивашн аваад явж исэн. За тухайн үед бол нэг 75-аас 78 кг-ийн жинтэй байсан. За одоо миний нормал жим бол нэг 62-аас 64-ийн хооронд хэлбэлцэж явдаг. За тэгээд анх эхлэхдээ бол хүмүүс одоо шууд ингээл тууштай байгаа, шууд үр дүн гаргаад ийм лаг бол би байж чадаагүй. За мэдээж тэгсэн хүмүүс бол байдаг бах. За би бол тэгж чадаагүй. За тэгээд тухайн үед надад нэг ийм коуч байдаг байсан. Коуч ихчтэйгээ энэ тухай ярилцж байсан. За ерөөс ингээ фитнест бүртгүүлсэн чи явж чадахгүй байна. Тэгээд тууштай ерөөсөө байж чадахгүй байна гэд ихчтэй ярилцахад ихч маань надаас асуулт асууж исэн. Ямар зорилготой яваад байгаа юм бэ? Тэ одоо чиний фитнест явах зорилго чи юу юм бэ гэж асуусан. За би тэр асуултанд бодож байгаа хариулсан чинь за миний зорилго юу байсан бэ гэхээр зүгээр нэг юм туранхаа биетэй болоод тэг хүмүүст ингээл гоё харагдах те гоё хувц өмсөөл гадуур явах ч юм уу те энэ ерөөсөө миний зорилго байсан. За тэгээд миний зорилгыг сонсоод коуч өгч маань надад юу гэж хэлсэн бэ гэхээр зорилго чинь маш жижигхэн байна. За чамд одоо шантрахгүй байх хэмжээний том зорилго байх хэрэгтэй гэж хэлсэн. За тэгээд би бодож байгаа том зорилгоо юу гэж бодож олсон бэ гэхээр би ээж хүн, охинтой хүн. За охиндоо маш олон жил гоё ээж бай. Нөхөртөө олон жил гоё эхнэр бай гэж би шийдсэн. За энэ зорилго бол миний хувьд үнэхээр том зорилго байж чадсан. За тийм үүний дараа бол би тууштай байж чадсан. За өмнө нь бол фитнест очиод бүртгүүлээл нэг хэдэн өдөр бэлтгэлээ хийгээл нэг хоолоо цогцуулаад явж ийснэ шууд хайчдаг те. Тэгэл явж итэл сар маань дуусчдаг, ахаа бүртгүүлдэг ч юм уу. За энэ бол нэг 3-4 сар ч юм уу үргэлжилсэн байх гэж би бодож байна. За тэгээд энэ коуч хичээсээ зөвлөгөө авах зорилгоо тодорхойлсны дараа бол би тууштай байж чадсан. За өнөөдрийн хувьд бол тэмцээнд орж үзсэн, фитнесийн тэмцээнд орж үзсэн, тодорхой хэмжээний амжилт байгуулсан, тайзан дээр би ялагч болоод зогсож үзсэн. За тэгээд энэ мэдрэмж маань бол үнэхээр гайхалтай мэдрэмж байсан. Өөрөө өөрийгөө ялаад би тэнд бас өөртөөгөө өрсөлдөө зогсож исэн хүмүүсийг ялаад зогсох мэдрэмж бол үнэхээр гайхалтай сайхан байсан. За тэгээд фитнесийн спорт ч юм уу заавал тамирчин болох албагүй те. Өнөөдөр турын эрүүл амьдралын хэв маяг руу шилжээ гэж бодож байгаа бүсгүйчүүдтэй зөвлөхөд за нэгдүгээрт бол би зорилгоо тодорхойл гэж зөвлөдөг. За зорилго чинь юу юм бэ? Ямар зорилготой юм бэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Одоо зорилго нь ямар байх ёстой юм гэхээр урт хугацааны одоо таныг шантрахгүй шантрах үедээ түүнийгээ бодоод урам зориг хүч авдаг тийм хэмжээний том зорилготой байх ёстой гэж би зөвлөдөг. За дараагийн нэг зүйл нь бол богино хугацаанд одоо хурдан одоо үр дүн хүлээх тэр одоо нөхцөл байдал бол хүнийг хурдан шантарч тэгээ түүнээс одоо гарах одоо нөхцөл байдлыг үүсгэдэг. Тийм болохоор урт хугацаанд зорилгоо тавиарай гэж зөвлөдөг. За 3 дугаарт бол дасгал хөдөлгөөн гэхээс илүү хамгийн чухал нь хооллолт байдаг. За эрүүл зөв одоо шимт хичээлтэй хоолоо яаж идэх вэ гэдэг бол хамгийн чухал байдаг. За дараагийнх нь нэг чухал зүйл бол хэрвээ та фитнес заалыг зорихоор болсон бол те фитнесийн спортоор хичээллэж эхлэе би эрүүл зөв амьдралын хөвшилтэй болъё гэж шийдсэн бол танд одоо коуч тэгээ тренер бол маш чухал байдаг. За би тренерыг бол би ингэж дүгнэдэг. Олон жил одоо хичээлсэн, олон тэмцээнд орж шагнал авсан про тамирчин гэхээсээ илүү тэгээ өөрөө өөрийнхөө биеэр одоо мэдрээд өөрөө өөрийгөө өөрчлөөд сурцсан хүнээс маш сэтгэлтэй те таны төлөө үнэхээр их одоо мэддэг чаддаг юм харамгүй зарцуулж чаддаг тийм одоо коучийг сонгоосой гэж би хүсдэг. За мэдээж коуч болгон тус тусдаа одоо төлбөртэй үнэтэй байдаг. За тэгэхээр та нэгээс 2 сарын хугацаанд маш сайн одоо таны төлөө ажиллаж чадах цаг зав үнэн сэтгэлээсээ
зарцуулж чадах тийм коучийг та 1-2 сарын хугацаанд авч чадах юм бол одоо түүнээс ер нь бол бэлтгэлийн систем, хоолтын системээ ерөнхийдөө 1-2 сарын хугацаанд хангалттай ойлгох боломжтой байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө энэ дөрвөн зөвлөгөөг би танд өгнө. За дасгалын систем, хооллолтын систем гэдэг бол одоо маш чухал байдаг. За тэгээд дараагийнхаа бичлэгээр би одоо хооллолтын систем дасгалын системийн талаар дэлгэрэнгүй бичлэгүүд бас оруулах болно. За миний хувьд бол турах маш амархан. За хүн л бас энэ гоё амттай юмд дурлан нэг өдөр хорхог боодог ч юм уу, амралт зугаалгаар явахтаа ч юм уу, одоо дэглэм алдаж гоё мэдэх тохиолдол байна. Гэхдээ бүх юмаа контролдоод ерөнхийдөө сурчдаг. За жин одоо хэдэн килограмм нээсэн бол тэрийг хэдхэн хоногийн дотор буцаагаад хасчдаг ч юм уу бүх учраа ерөнхийдөө ойлгоцсон ухаарсан байдаг. Яагаад тэгэхээр өөрийнхөө биеэр одоо энэ бүгдийг туулаад ирсэн туршлагатай учраас тийм байд юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бүсгүйчүүдтэй зөвлөхөд турах гэдэг зүйлийг маш хэцүү гэж бити бод. Дээр нь одоо ямар нэгэн нэмэлт хүнсний бүтээгдэхүүн тураах бүтээгдэхүүн гэдэг зүйлээс татгалзаасай. Тийм зүйл бол зөвхөн төр зүрих байд юм шүү. За фитнес зааланд та ирээд өөрийн биеэр мэдрээд өөрөө хөлсөө гаргаад ирэх бололно. Ирж үр дүнг мэдэрнэ гэдэг бол одоо таны амьдралын хөвшил урт хугацааны үргэлж тантай хамт байх зүйл байдаг шүү. Тэгэхээр та бүхэн одоо фитнесийн спортыг сонирхож байгаа бол миний зөвлөгөөг сонсоод үзээрэй. Дээр нь одоо энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч одоо суралцахыг хүсвэл миний одоо энэ пэйжтэй сувагтай хамтдаа байхаарай гэж хүсэж байна. Баярлалаа.